За би Арангаа аймгийн Тариа сумын Тэрхийн цагаан нуур багийн иргэн Мөнх Далай гэж хүн байна. За тэгээд Хай намаадын харилцагч байна. За манайх одоо ингээд ерөнхийдөө аялал жуулчлалаар ингээд 6-7 гэр ажилладаг. Аялал жуулчлалаа зориулж ерөнхийдөө цагаан эдээ үйлчлүүлж байгаа иргэдтэй бас үзүүлэх ойрт энэ тентээс шууд бэлэн үйлчлүүлэх тал дээр давуу талаа ашиглаж мал эдээ одоо маллаад давхараа өргөх орлогыг нэмэгдүүлэхээр одоо ингээд гэр ажиллал, гэр буудлын ажиллуулаад амьдарч байна да. Гэр ерөнхийдөө одоо нэг 70-80 мянган хооронд байгаа. Тэгээд наадмын үеэр нэг наадмын амралт гэдэг нэг 100 мянга байдаг. Тэрнээс илүү нэх үнийн өргөдөл өсгөлт гаргадаг дээ. Гэр бүлээрээ ирвэл ямар хөнгөлөлт вэ? Гэр бүлээрээ ирсэн тохиолдолд одоо өглөөний нэг цай тийм ээ өрөм тараг өглөөний ундны асуудлыг ерөнхийдөө шийдэж өгнө. За тэгээд та бүхэн маань манай Мөнхлаахан дэрж буудлаа гэр бүлээрээ ирээ сүү цагаан эдэгээр идээд энэ сайхан нуурынхаа иргэн дээр орой өглөөний нар жаргахыг хараад жаргаж амраараа гэж урьж байна. За яаж сахилга өгөхөөр Хай намаадын шууд орон дээр Мөнхлаа гэдэг нэрээр нь хайх боломж байгаа мөн аймаг сумаар нь хайлт байгаа. Google Map дээр байгаа. За тэгээд хайлтаа хийгээд ингээ хүрээд ирэх боломжтой байх нэ. Нуурынхаа эргээс нэг 100 гаруй метрийн зайтай банах зэрэг байралтай. Ардаа бас нэг давуу тал гэвэл илс бий. Одоо хүн ороод хүүхдүүдэд тоглуулахад одоо хөл алдчихаргүй. Илстэй одоо тэр байна. Энэ өхрийн цаад руу ингээд одоо энэ ч явж чад харагдвал бүр их гоё харагдана. Одоо яг улсууд одоо өдрийн дүндүүл их ирж амардаг. Энэ илсэн дээр ирж одоо далай ирэг дээр байгаа юм шиг л амарч идэгээс шалдан нуцхангүйгээл илсэн дээр нэвтэл илсийн уул тоглоод яг энэ ч нэг илстэй байдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэрийгээ түшиглээд энэ дээр хоёр булаг урсж байгаа. Энэ талаа баруун талдаа энэ цэвэр булаг урсж байгаа. Энэчээс нэрээ оруулаад илт булаг гэсэн нэртэй манайх угаасаа гэр буудлын. Тэгээд сайхан ингээ хорхог боодог ийя. Сайхан Монгол хүмүүс та бүхэн маань хуудаар үйлчлдэг байгаа гэдэг. Үйлчлдэг байгаа. Ерөнхийдөө Монгол лавшаа борцны тий. За ингээ Мөнхлаахан маань дараа энэ зоныг одоо энэ сайхан яг энэ урдуур замаар өнгөрлөгөө Мөнхлаахан дүүнийж шилээрээ Хай намаадын харилцагч Мөнхлааханд урьж байна. За энэ ингээд тий. амрагчаа харж байгаа гэр дөрөв ортон. Тий. Тэгээ ерөнхийдөө хүнжил гудснууд нь байгаа даавуу цагаан хэрэглээ өөрсдөө хэрэглэхгүй гэвэл хэрэглүүлэхгүй авнаа гэвэл тэгээд өөрсдөд нь авчирж өгнө. Мотороор ерөнхийдөө гэрлийг тогийг гэрн 220 гэрн мотороор шийдсэн байгаа. Тэгээд яг утас цэнэглэг минийх тал дээр бол ингээд залгуур арзит гаргацсан. Тэгэл галаа хүмүүс ерөнхийдөө бид нар өөрсдөө ингээд төлөөд дөрөв энэ төлөөнийх нь хайрцаг дүүр гэж хийж өгөөд ингээд галаа асаагаад өгнө. Манай Тэрхийн цагаан нуурчнууд ерөнхийдөө тонголог цэвэрхэн шүү дээ. Бид нар ч одоо ундныхаа усыг хичээл аавна. Өвөл одоо ундныхаа усыг мөсөө хаглаад нуурын дээрээс хил мэлээ хаглаад уучдаг шүү дээ. Ерөнхийдөө 28 булаг цутгалантай гаралттай тонголог цэвэр цэнгэг нуур байдаг шүү дээ. Цэнгэг нуур байдаг юм тий. За энэ бол зарим нь сарлаг баг шиг байна. Зарим нь хайнаг байна, тийм ээ. Хайнаг ч одоо сарлагнаас Монгол хөрөөс ялгааны үйл. Ялгааны үйл ерөнхийдөө яг хүүтэн төсвөр сайтай, дээрэс нь сүү ариун гарна. Сарлагууд бол Монголыг бол өтгөн сүүтэй. Хайнаг гэдгийг би ингэж ойлгоод байдаг, зөв ойлгоод юм болов. Сарлаг Монгол хөр хоёрын ирлээ. Ирлээ.
тэгээ хайнаг. Энэ дотроо нараа хайнаг, сараа хайнаг гэж бас бий. Зөв. Нараа хайнаг гэхээр яг нь Нараа хайнаг гэхээр одоо Монголын үнийг сарлагын бухтаа гэж байна. Нараа хайнаг гэж байна. Сараа хайнаг гэдэг нь болохоор сарлагынхаа бухыг Монголын буханд дагаж гардаг. Нөгөө Уучин бол Монгол үнэнүүд их байсан. Одоо Монгол үнэнүүдтэй айл манай энэ хувьд бол энэ байх ховор болсон болохоор одоо сараа нэг баг болсон. Манайх ингээд ирсэн баадтай амарч байгаа хүмүүстэй өглөөний зүг нөгөө өгөөд тэгээд сарлагын сүрчөө түн сайхан тэгээд хараг өрмөө идчихсэн амраа. За ханыхаа өглөөний сүг аваад хөдлөе дээр тийм ээ. Ингээл хоёр энэ чинь хэдэн литрийн юу юм? 20 литр доо. Тэгээд тэнд байна тий. Тэр чинь бас өөрөж оруулсан байгаа байна. Тэр чинь 50 литр шугаад өглөөд. Тийм байна. За өнөөний сууж сууг юм. Үнэгээ саажраад өглөөнийхөө сүг хөрүүлж ин тий. Сарлагын сайхан өсөн сүг. Ингээ хөөрүүлээд тэгээд ирсэн ч очтой өглөөнийх нь цааны сүг өгчих нь байна. Энэ төлбөргүй тийм ээ. За одоо ингээ өрмөө згсэн. Цагаа гээд өөрөөр янзлаад авчид гэртээ тавьчихсан үү? За цаагач ихтэй усаа хийгээд тэгээд дараа нь сүү хийгээд гоцлонгууд нь идэг хийгээд тэгээд усаа хийгээд ерөнхийдөө манай царайтай шингэдэг царай тийм царай. Тэгээд ингээд шингэдэг царай чимда. Манайхаар үйлчлүүлээрэ. Манайхаар үйлчлүүлсэн та бүхэнд баярлалаа.